Баяр баясгаланг олхон. Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал. 5 дугаар бүлэг Бетитэй уулзсан. Хашийг төрсний дараахан янжмаа эргэлзээнд оров. Тэрээр Солонгост докторантурт суралцаж эхэлсэн ба докторийн хөтөлбөрт элсэх нь хялбар байсан ч гэлээ Америк түүнд илүү их таалагдж байсан юм. Тэрээр Америкийн шилдэг их сургуульд амжилттай суралцаж, дараа нь математик, статистикийн мэдлэгээрээ Монголд ажилд орвол цаашдаа амьдраад явах боломжтойг мэдэж байсан. Гэхдээ 2006 оны хавар сүмдэн нэгэн номлогч ирснээр түүний амьдрал тэс өөр чиглэлтэй болжээ. Бети Мичел 1976 онд нөхөөсний багш байхдаа Иракт Библийн дурсгалт газруудаар аялсан юм. Бетигийн аялын багийнхан эртний Ниневегийн хананд ирэхэд тэрээр Америкийн нэгдсэн улсаас дөнгөж хүлээн авсан загталдаа сочирдсан хэвээр байв. Уг загталд түүний сайн ээжийнх нь хайртай 3 настай хүү Роби хэдхэн хоногийн өмнө унтаж байхдаа гинэт нас барсан тухай мэдэгджээ. Аяллаа бүлэг нь Ниневегийн ханны төгсгөлд саатаж байх хооронд Бети ганцаараа байхын тулд балгасны орой руу эгц чимээр авирав. Тэр эртний 12 км урт хэрмийг зайнаас ширтэн зогсоход анхаарал нь тэр даруй түүнтэй хамт ханан дээр байгаа хэдэн хүүхдэд татагдав. Тэнд сургуулийн хэрэглэгдэхүүн хомс байсан тул зарим нь хичээлийн ном авч байхад зарим нь номгүй явдгийг тэрээр олж мэдсэн байв. Тэр хүүхдүүдийн багш нар хаана байгаа юм бол доо гэж бодов. Гэнэт тэр бурхны хүүхдүүд энд байна. Харин багш нар хаанд байна? Би чамайг гэртээ харж багшийн ажлаасаа гарч миний хаан тулсаас өөр юу ч заахгүй байхыг хүсэж байна гэсэн дууг сонсов. Миний нөхөр хизээж зөвшөөрөхгүй гэж Бети хариулав. Би үүнд санаа тавих болно гэж бурхан хариулав. За, би үүнийг тань хийх болно гэж Бети хэлв. Тэр зам уруудаж алхаж байхдаа сүүлчийн удаа эргэж эгнээ үүсгэн зогсох хүүхдүүдийн зургийг авчээ. Тэд эгнийн зогсохдоо дундаа зай үлдээсэн байсан нь иймэрхүү төрлийн хүүхдүүд рүү хизээч ирэхгүй багш нарын зай байсныг Бети ойлгосон юм. Робигийн үхлийн талаар эргэцүүлэн байх зур Бети хүүхдүүд болон бурхантай уулзав. Тэрээр энэ талаар эргэцүүлэн бодсоор аяллаа багийнхаа хамт маргааш нь ойролцох Курдийн Эрбил хот буюу цайз байрладаг асар том довыг тойрсон эртний газар руу чиглэх автобусанд суув. 7000 гаруй жилийн настай дов нь дэлхий дээрх хамгийн эртний он удаан оршин буй суурьшлийн газар юм. Тэрээр даван дээрх нуранг дунд 3 настай охин гартаа жижиг шуудаа бариад тэнүүчилж байхыг Бети харжээ. Тэр ямар нэгэн юм хайж байгаа бололтой. Их эзэн Бетид 2 дахь удаага би ертөнцийг харахад яг л энэ хүүхэд шиг байна. Хүмүүс аврах ёстой үн цэнтэй зүйл нь юу вэ гэдгийг мэдхээ болсон тул тэд үргэлж нуран гухаж эрдэнэс хайж байдаг. Ийм хүмүүст л чи хүрч заах болно гэж хэлв. Ингээд хэдэн өдрийн дараа Бетигийн аяллаа баг Иракийн өмнөд хэсэгт орших эцэг Авраамийн төрсөн нутаг болох Ур хотод байв. Тэднийг эртний гудамжаар явж байтал бурхан Бетитэй 3 дахь удаага ярив. Чиний тархинд байгаа бодол бүхэн сөрөг бас шүүж байна гэж түүнд хэлв. Би чамаас үүнийг хийхийг хүсэж байна. Чи өөрийн бодол бүрийг надтай ярьж дараа нь миний бодол юу болохыг надаас асуух ёстой. Би чиний бодлыг засаж өөрчилж өгнө гэж хэлсэн. Аламаарсан Бети гэртээ буцлаа. Нөхөр нь түүнийг сургуульд багшлах ажлаа орхихыг зөвшөөрөв. Тэр Портландын зүүн өмнөд хэсэгт орших Варнер номхон далайн коллежид шашны чиглэлээр магистрийн зэрэг хамгаалж, Портландын олон нийтийн коллежид насанд хүрэгчдэд зориулсан боловсролын хөтөлбөрт Библийн хичээл зааж эхлэв. Түүний ер бусын ялгах чадвар, харилцааны авьяас нь олон хүн түүнийг сонсоход хүргэв.
Тэрээр мөн Портланд хотын төвөөс баруун өмнө зүгт орших Бивертон дах 1300 м квадрат талбайтай гэртээ шархалсан зүрхтэй хүмүүст сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн байна. Цаг хугацаа өнгөрөхөд тэрээр ашгийн бус сайн самар үйлчлэлийг байгуулж, хүмүүсийг сургаж, зөвлөхүүдийг бэлтгэн гаргаж, Библийн сайн самар хүн шиг амьдралын замд ганцаардаж, хаягдсан хүмүүст үйлчлэхэд чиглэн ажиллав. Сайн самар үйлчлэл буюу Good Samaritan Ministry GSM-ийг байгуулж, хүмүүсийг сургаж, зөвлөхүүдийг бэлтгэн гаргаж, Библийн сайн самар хүн шиг амьдралын замд ганцаардаж, хаягдсан хүмүүст үйлчлэхэд чиглэн ажиллав. Дараачийн жилүүдэд GSM цэцэглэн хөгжиж, олон арван оронд салбар нь байгуулагдаж, энэ ойлголтыг хизээж сонсож байгаагүй улс орнуудад итгэгч нарын зөвлөгөө өгөх үйлчилгээ бий болжээ. Шинэ орнуудын нэг нь Солонгос байв. Өдгөө 70 нас хүрсэн Бетти эдгэх хэрэгцээ болон сайн мэдээг хүмүүсийн амьдралд ашиглах талаар ярихаар Тэжонд очиж таарсан юм. Энэ бол Беттигийн Ирак дахь дуудлага алсын хараа авснаас хойш 30 жилийн дараах үйл явдал юм. Бетти уулзах болгондоо ярьдаг сайн самар хүний түүхийн нэг зүйл нь Янжмагийн анхаарлыг маш их татжээ. Беттиг ярьж байхад тэр тасралтгүй уйлав. Самар хүний тухай Беттигийн хэлсэн бүхэн шаналж буй хүмүүсийг цуглуулж тусалдаг 17 настайдаа хаягдсан охин үрчилж авсан ээжийг нь дүрсэлж байв. Гэхдээ төрсөн ганц хүүхэд нь болох Янжма ээжийнхээ хайрыг яагаад хизээч мэдрээгүй гайхна. Цэндама биеэр дэрэгдэн байгаач сэтгэл санааны хувьд хол байжээ. Янжма Христэд сэтгэл зүйн зөвлөгөөний талаар анх удаа ийхүү сонсохдоо ямар утга учиртайг нь ойлгоогүйж түүнд өөрт нь үнэхээр хэрэгтэйг мэдсэн юм. Тэр Беттигээс нэрийн хуудсыг нь авав. Бетти илтгэл тавихтаа ихэвчлэн ганцхан хүнтэй холбогддгоо гэдгийг тэр хожим мэдсэн билээ. Тухайн үед Беттигийн холбогдох хүн нь Янжма байсан. 27 настай эргэлзээ бүхий эмэгтэйн зүрхэнд ямар нэгэн зүйл хөдөлж байгаа нь мэдрэгдэж байлаа. Хэдэн сарын дараа буюу 9-р сард хашийг 5 сартай байхад нь шөнө 3 цагийн үед Янжмааг сэрээгээд "Янжма, бос. Бетти рүү залга" гэж монголоор хэлэх дуу сонсогдов. Тэр босож суусан ч хинч байсангүй. Тэр гайхсандаа буцаж унтлаа. Харин маргааш өглөө нь 3 цагт түүний хүнжил хөдөлж, орныхон дэргэд хэн нэгэн зогсож байгааг мэдрэв. Чанга дуу Янжмааг нойрноос нь сэрээж "Янжма, бос. Бетти рүү залга" гэв. Гэвч тэр нүдээ нээхэд хэнч байсангүй. Янжма Беттигийн нэрийн хуудсыг ухаж гаргахдаа Америкийн баруун эрэгт үд дунд болж байгааг мэдэв. Янжма Беттигийн Бивертон дахь ажил руу залгав. "Өө, би чиний дуудлагыг хүлээж байсан" гэж Бетти түүнд хэлв. "Би чамайг өчигдөр залгана гэж бодсон." Бетти Янжмад GSM-ийн зөвлөхийн сургалт 10 дугаар сард эхлэхийг хэлээд GSM түүнийг орон сууцаар хангах боломжтой ч Янжма онгоцны тийзээ өөрөө авах шаардлагатай болно гэж хэлв. Янжма хүдрээд болсон явдлыг ярьж докторийн хөтөлбөрөө цуцалж Америкийн виз мэдүүлэхээр эх орондоо буцах ёстой тул 2 хүүхдийнхээ хамт Монгол руу нүүжээ. Ингээд GSM түүнд урилга илгээж Америкийн консулын газраас түүнийг олон удаа зорчих 10 жилийн виз авах боломжтой гэж хэлсэн ч тэр үед хөхнөөс гараагүй байсан хашид виз олгоогүйгээс хамт явах боломжгүй болов. "Хүүхдээ хөхнөөс нь гаргаад явмааргүй байна" гэж Беттид хэлэхэд хөхөөр хооллож дуусаад 2007 оны 1-р сард болох сургалтад ирж болно гэв. Энэ нь 2 жилийн хөтөлбөрийг шахсан, эрчимжүүлсэн 2 сарын хөтөлбөр бүхий зөвлөхийн сургалт юм. Хөдрөө Солонгост дөнгөж сургуулаа төгсөөд Улаанбаатарт иржээ. Янжма хамаатны эмэгтэйд мөнгө төлж хүүхдээ харуулan хөдрөөтэй хамт хөвгүүдэд туслуулахаар үлдээгээд Портланд руу нисэв.
Харин Бетти түүнийг тосож авав. Хурдны замаас холгүйхэн навчис унсан холон байгууллага байрладаг газарт GSM-ийн төв байрлаж байв. Янжима олон нислэг дамжсаар лавг гарагт ирлээ. Гэвч Бетти нойргүй хонсон зочноо гэртээ аваачихын оронд 7 хоног бүрийн лавг гарагийн ороо болдог Библийн хичээлд авчраад дараа нь өөр хүнд зөвлөгөө өгөх зураа хүлээлгэж байгаад эцэст нь орон 22 цаг өнгөрч байхад ядарч туйлдсан Янжимааг гэртээ авчрав. Маргааш өглөөний 6 цагт Бетти Янжимааг босгох гэж хаалгыг нь балбав. Бетти өглөө эрт GSM дээр зөвлөгөө өгөх уулзалттай байсан бөгөөд Янжимагийн тийшээ очих цорын ганц арга зам нь түүний машинд дайгдах байв. Тэр өдрөөс хойш цагийн зөрөө нь гараагүй Янжима бүх хичээл болон зөвлөгөө өгөх уулзалтад нь суухад нийгмийн хог хаягдлуудаар дүүрсэн газар ирсэн мэт түүнд санагдж байв. Би Азийн зэрэг гориглогч, шилдэг оюутан байж эхнэрээ зоддог, мөрийтэй тоглодог, амиа хорлох гэсэн тухайхаа ярьдаг эрчүүдийг сонсоод энд байж байх ч гэжтэй гэж тэр бодлоо. Монголчууд хизээч ингэж дэлгэж ярихгүй асуудлын талаар Америкчууд зүрх сэтгэлээ урсгаж байгаад ярихыг хараад тэр ихэд гайхжээ. Тэр Беттиг яг л шонхор шиг ажиглаж, зөвлөгчөнд хэрхэн эрт босож, усанд орж, Библи судалж, ажилдаа явж, гэртээ ирээд нөхөр Жери болон янз бүрийн зочдод орон хоол хийж өгч, дараа нь хідэн цагийн турш загтал бичиж, эсвэл бичлэг хийдгийг нь анзаарав. Беттигийн хийдгийг Янжима аль болох даган дуурайхыг хичээсэн юм. Сүнс хизээж унтдаггүй тул Бетти байнга залбирдгаа гэж хэлсэн шигэ Беттиг залбирахыг тэр хизээж хараагүй. Ингээд Янжима тэр сургалтад оролцогч 2 гадаад оюутны нэг нь байв. Нөгөө хүн нь Беттитэй хамт байсан Пакистан хүн. Тэд Жери Бетти хоёртой оройн хоол идэж байх хооронд Янжима Беттид асуулт тавьдаг байв. Бетти харин Янжимагийн юу хийснийг шалган, юу мэдэж, бас мэдэхгүй байсныг нь олж мэдээд хэрхэн сайн зааж өгөхөө бодож байлаа. Янжимааг яваандаа Монгол руу буцаж суулгагдсан тэр соёлдоо зөвлөхийн үйлчлэлийг цэцэглүүлж сурах хэрэгтэйг Бетти мэдэж байв. Бас Бетти Янжимааг үнэн ч шудраг, итгэж болох үз, энгийн, гүн гүнзгий итгэл үнэмшилтэй нэгэн гэдгийг ойлгожээ. Янжима 2 сарын турш сургалт хувийн зөвлөгөөнд сууж байхдаа хүмүүсийн зам байдал аажмаар өөрчлөгдөж байгааг анзаарчээ. Тэр GSM-д байх нь яг л таныг сэлж чадахгүйг мэдсэн ч ямар тааж далай руу түлхчихдэг нөхцөл байдал юм байна гэдгийг ойлгов. Тэрээр Беттигийн хуваарьт баригдахгүй тулд GSM-ийн байр хүртэл 1 миль алхаж эхлэв. Ингээд нэг өдөр би төмөр замын дагуу алхаж байгаад уйлж эхэлсэн гэж тэр дурсав. Би зогсож чадсангүй. Удаан уйлаагүй байснаа ойлгосон. Би дараагийн сарын турш уйлсан. Би биеийн хүчирхийллийн тухай болон ээжийнхээ тухай хуваалцаж эхэлсэн. Дараа нь би ээжтэй гомдсон байснаа анзаарсан. Угтаа бидний харилцаа хэвийн гэж би бодож байсан л та. Харин би ээжийнхээ тухай ярих болгонтой уйлж байв. Дараа нь тэр 20 хэдэн ирчүүдийг хамарсан бүлэгт оролцож, байнга бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухай ярьжээ. Намайг хуваалцаж эхлэхэд бүх ирчүүд уйлж эхэлсэн. Тэд ирчүүдийн надад хийсэн бүх муу зүйлийн төлөө өөчлөлт гуйж эхлэв. Тэд чамаас хизээч өөчлөлт гуйхгүй. Гэхдээ бид гуйх болно гэж тэд хэлсэн. Энэ мэдэрч байгаагүй маш цэвэр сэтгэл хөдлөл байлаа. Миний хувьд энэ нь сэтгэл хөдлөлийн нээлт байсан. Тэдний сэтгэлж бас хөдөлсөн. Би Бурханаас та тэр үед хаана байсан юм бэ гэж асуухад Бурхан би чамтай хамт байсан гэж хэлсэн юм. Хэмээн Янжима хуваалцлаа. Тэр Беттид амьдралынхаа талаар ярихад энэ чиний буруу биш ээ. Хизээч чиний буруу байгаагүй гэлээ. Хүчирхийлэлд өртсөн олон монгол бүсгүйчүүдэд тохиолддог өөрийгөө зэмлэх буруутгал Янжимагаас баг багаар алгуулв.
Эрчүүдийн уулзалтад оролцсон нь түүний эдгэрлийн эргэлтийн цэг болсон юм. Эрэгтэй хүн бүр өөрийг нь, эмээг нь, үе үеийн эмэгтэйчүүдийг хүчирхийлж байсан эрчүүдтэй адил бишээ гэдгийг тэр энэ үед ойлгосон. Өсвөр насных нь гэмтэл нь түүний сэтгэл хөдлөлийг хааж, доторх өхмөл байдлаа нөхөн сэргээхийн тулд ажилдаа донтоход хүргэснийг тэр ойлгов. Тэр өсөхтөн туслах зорилгоор өөрийнхөө бага насны хувилбарт "Янжмаа, чи зүгээр болноо" гэж хэлж байв. Үр хүндэлтийг хориглох зэрэг Христ итгэлийн бусад сургаал түүний оюун бодолд орж эхлэв. 4 жилийн өмнө буюу Дашийг төрсний дараахан тэр дахин жирэмсэн болжээ. Дахиад хүүхэдтэй болоход дэндүү эрт байна гэж бодоод өдрөөтэй ярилцаж үр хүндүүлэхээр шийдсэн байдаг. Монгол шиг хуучин зөвлөлт холбоот улсын нөлөөнд байсан орнуудад үр хүндүүлэх амархан байсан. Тэрээр Портланд хотын төвд байрлах Орегон мужийн шинжлэх ухаан аж үйлдвэрийн музейн үзэврийг үзэх хүртлээр энэ нь буруу байсныг ойлгоогүй явжээ. Түүний толгойд гэрэл асав. Цаг хугацаа өнгөрөх явцад Янжмаа зөвлөхүүдээ илүү инэрч өмнөх нүглийнхэн төлөө шүүхгүй байх хэрэгтэйг ойлгосон юм. Харин өөрийнхөө тухайд би маш их бохир байгаа юм шиг санагдсан. Сургалтад хамт суудаг 4 өөр эрэгтэйгээс 4 хүүхэд төрүүлсэн нэг эмэгтэйгээс хэд дахин дор байгаагаа ойлгосон. Ердийн үед ярихдаа жигшин зэвүүцдэг хүмүүстэйгээ адилхан байсан. Би Бурханаас маш хол, зөвхөн Есүс л гүүр болж чадна гэдгийг мэдэрсэн. Би хүмүүсийг шүүхэ болж илүү өршөөлтэй ханддаг болсон. Зөвлөгөө гэдэг бол шүүмжлэхгүй байх явдал юм гэж билээ. Тэрээр мөн каскет уулын бэлдэх Христч кемпэд баптизм хүртэв. Хүүхэд байхдаа голын усанд живх шахснаас болж уснаас үхтлээ айдаг болсон тул айгаад усан баптизм хийлэгдэггүй байсан түүнд Бэти Йордан голын ус шүршиж баптизм хүртээжээ. Гэтэл гинтхэн Монголоос утасны дуудлага ирснээр тэнд байх хугацаа нь дууслаа. Учир нь хүдрээ зүрхний шигдээсээр өвдөжээ. Гэр бүлийнх нь бүх эрчүүд 50 нас хүрэхээс өмнө зүрхний шигдээсээр нас барсныг нь мэдэх тул тэр даруй Монгол руу нислээ. Гэртээ ирээд 3 хямралтай тулгарв. Хүдрээ эмнэлэгт хэвтсэн, хатам ээж нь могоон яраа өвчин тусаж хүнд өвдсөн. Хүүхдийн асрагч нь тэр өдөр явхаа мэдэгдэв. Даш хүү 4, хаш хүн 1 настай байлаа. Гэвч Янжмаа Орегон дахь 2 сарын хугацаанд өөрчлөгдөж, янз бүрийн хямралыг өмнөхөөсөө илүү тайван даван туулж чадсан юм. Нөхөр нь үхэх тухай байнга ярихад тэр түүнд үхлийн тухай биш, харин амьдралын тухай яар гэж хэлжээ. Хөдрөө сайжраа зогсохгүй хатам ээжинч дээрдэж Янжмаагийн Христ итгэлийн талаарх бодлоо өөрчилж эхэлжээ. Хөдрээгийн дүү идрээтэй нүүр тулсан эмх замбраагүй салалтын талаар залбирахад Янжмаагийн залбиралд хариу ирсний дараа Бата Янжмаад "Чиний бурхан чинь амьд юм байна" гэж хэлв. Сониуч зандаа хөтлөгдсөн ээж Бата нь хүдрээ Янжмаа хоёрын хамт сүмд явж эхлэв. Харин Янжмааг Орегон мужид байхад нь Бэти "Чиний хатам ээж чиний дарга бишээ" гэж хэлжээ. Бэти түүнд "Тэр чамайг ашиглах ёсгүй." Янжмаа хариуд нь "Та манай соёлыг ойлгохгүй байна" гэж хэлж байжээ. Гэвч тэр Улаанбаатарт буцаж ирээд нөхөртөө тэд өөрсдийн амьдралаар амьдрах хэрэгтэй гэдгийг хэлсэн байна. Тэд 4-р сард хотын төвөөс баруун зүгт 1 милийн зайд байрлах 4-р хорооллын 51-р байрны 1 давхрын 2 өрөө байр руу нөв. Энэ байрыг аав ээж нь хүдрээд өгсөн бөгөөд тухайн үед Бата эзэмшиж байв. Америкийн нэгдсэн улсын зохиолч сэтгүүлч Жулия Дewey-ний бичсэн Баяр баясгалан олхон буюу Монгол эмэгтэйн Христ рүү ирсэн аялал номын 5 дугаар бүлгийг та хүлээн авч сонслоо.